За өмнөх яриан дээр тэр Тобегийн хятад жуулсан хааны тухай нэрийг олохгүйсэн чинь Шяовэн гэж 471-ээс 99 онд байсан хаан юм байна. Тэгээ бүр өөрийнхөө династиг Юан гэж нэр авч ирсэн байна. Юан гэдэг нь одоо уугуул гэсэн үг юм ба шүү дээ. Юан гэдэг ер нь хувлааны үеч гэсэн тийм хятад уугуул гэсэн утгыг хятад хүмүүст бол ойлгогддог тийм одоо цол юм байна. Тийм болохоор зориуdur Юан одоо эхлэл originator гэсэн утгатай тийм нэр авч ирсэн гэж байна. Тэгээд бүр нөгөө Шамби цэргийн дарга нар нь алчих гад нийслэлээ тэр Панчингасаа хуучин хятадын нийслэл Юаландуу шилжүүлж исэн. За тэгээ ер нь энэ Тобе Неруны хоорондын байлдаан бол Неруныг сулруулж түргүүдэд эзлэгдэхэд бас их гол үүрэг гүйцэтгсэн гэж. Яг тэгэхээр ер нь хараа энэ нүүдэлчид юуны байлдааны одоо алин дийлхүү гэдэгт морин цэрэг юутай байсан байхгүй юу? Өөрөختөө хятадууд ч морь байдгүй, морин жижигхэн тэрэгэн төлөвлөхөөс цаашаа чадлаггүй. Тэгээд жишээлбэл Монголтой овоо сайн байлдаж яажсэн тэр бүүдий гэдэг чинь Тэнгэрийн морь гэж одоо Ферганаас эндээс том морь давдаг. Бүр тийм морин цэрэг байгуулж тэрнийхээ ачаар монголуудыг дийлжсэн. За тэгсэн чинь сүүлдээ тэр бүр ингээд Тэнгэрийн морд гэдгийг хятадд авчраа бүр тижээлийн альфа гэж өвсөддөг. Тэрийг тариалаад ингээд яасан чинь бас сайн бүтээгүй. Тэгээ хятадууд бол морин цэрэг муутай байсан гэж байгаа. Гэтэл Тобе нар болохоор Монгол гаралтай тийм морин цэрэг сайтай. Тэгээд бүр ингэдэг байсан гэж байгаа. Монгол нутагт чинь одоо өвөл хэцүү тэгээд хавар хамгийн сул байдаг хүч чадал дарга тэнх юмутай тэр үед нь Тобе нар дайрдаг. За тэгээ ер нь бас нэг сони юм бол тийм ээ энэ нүүдэлчдийн хөдөлгөөн ялангуяа томоохон хөдөлгөөн хоорондын зөрчилд энэ цагаагаар энэ байдал маш их нөлөөлж исэн байдаг. Тэрийг одоо сүүлийн үеийн судалгаагаар Монголын байлдаа эзлэлч тэр хуны үеч гэсэн тэ цагаагаарын жишээлхэд ер нь хүүтрээ туурашаад өвсмуудад ингэх үед тэр нүүдэлчдийн нутгаас төрөлт шахалт бол ихсдэг. Сүүлийн үед их тогтоогод байна. За тэгээд энийг явал тэр Шавэн гэдэг юуны тухай номын 159 дугаар хуудсанд байна. Тэ. За тэгээд үндсэндээ манай юунууд чинь бас баруун тишээ шахагдсан гэдэг нэр уус. Тэгээд сүүлдээ юу болсон гэхээр тэр аваар гэдэг чинь бол энэ Каспи энэ хавьд эхлээд энэ хавьд төвлөрөө тэн чинь алаанууд байсан. Алаануудыг түрээд тэгээд юу яасан? Энэ бүр Балканд Карпат одоо Уунгур Урмын гэх юм уу тэгээд энэ Балкан руу бүр аваарын уус гэж 200 жил илүү маш хүчтэй Византид дагаар орсон шүү дээ. Византийн хаан дагаар ороод Византигийн холбоотон байгаад сүүлдээ Византидуудад муудалцаад тэгээ их хүчтэй том гүрэн байж байгаад сүүлдээ ер нь славуудад идэгдээ дуусаад алга болсон. За замдаа голж байсан энэ алаан аваарууд бол Кавказад бас замдаа голдож амьдарч ирсэн. Тэгээ одоо үлдсэн гэдэг нь тийм ээ. Авааруудын одоо Монгол гаралтай авааруудын үлдэгдэл нь бол Дагестанууд өөрсдөө тэгдэг. Алаан нөгөө скиф сарматуудын үлдэгдэл гэдэг алаануудын одоогийн авч үлдсэн нь бол осетинууд гэдэг. Үнэхээр ч одоо сүүлийн үеийн генетикийн судалгаагаар энэ аваар бол энэ төрөг мөрөг биш. Монгол ген байна гэдгийг бол нэлээд сайн тогтоосон гэдэг юм. За энэний дараа тэгээ бас нэг сони юм бол энэ хятад Монголын хооронд энэ гол булаацалдаг нүүдэлчдийн нутг нь биш бүр их тодорхой. Ордовсын энэ нөгөө юуны мөрний хойдох Ордовсын нутаг тэгээд энэ
зүүн хойд 16 провинц гэж энийг л булаацалдаад байдаг. Тэр нь одоогийнхоор бол надад энэ өвөр Монголын нутгал юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр энэ нь бол нэг мал аж ахуй тохиромжтой газар тариаланч бас болдог ийм нутаг байсан юм шиг байна. Ер нь Чингис хаан ч гэсэн энэ Алтан улсаас ч ерөөсөө шаардаад байдаг юм чи ерөөсөө л энэ ордос тэр мужуудаа өг гэж ингэж Алтан улсын хаан өгөхгүй гэж ингэж маргадаг байдаг. За ингээд тэгээд хятадууд бол энэ цагаан хармаас хойш энэ өвөр Монголд энэ хавийн тэр холилдсон маягийн улсуудыг чинь одоо дотоодын inner barbarians гэдэг, гадаадын биш inner barbarians гэж нэрлэдэг. За монголууд ч гэсэн Юан улсын үед чинь тийм ээ энэ хүн амыг ч одоо 4 хуваачихсан. Тэгээд хойд хятадынхныг бол бас нэлээд холбоотон болгож үздэг. Өмнөд хятадыг бол одоо хамгийн ихгүй хяналтанд байдаг хан хятадууд гэж ангилдаг байсан. Тэр ч одоо энэ тэр үеэс улбатай юм шиг байна. За ингээд энэний дараа бол ерөөсөө Монгол нутагт түргүүд ноёлсон. За түргүүдийн ноёлт бол олон зуун жил үргэлжилсэн. Үндсэндээ 400-500 жил үргэлжилсэн. Уйгур, Киргиз энтрийг орохоор. За тэгээд тэр үед бол харин монголууд баг дөрвснүүний юм шиг одоо тэр нуус товчоо нөгөө эргүнээ домог гэдгээр бол тийм ээ 400 жил Монголоос дөрвөөд амар тийшээ ч юм уу бүгэж байж байгаа дэрсэн ер нь ортой юм шиг. Яагаад тэгэхээр энэ үед бол ерөөсөө Монголын нутаг дээр төргийн ганц Монголын нутаг биш. Одоо тэр үед бол түргжилт маш хүчтэй. Тэгээд одоо төргийн хөх төргийн улс гэдэг маань тийм ээ хүнүүгээс том ийм ноёрхол тогтоосон. За тэр үед хөх төргүүч нь бас одоо харьцангуй юуг бодоход хятадтайгаа илүү харилцаа тогтоож чадсан гэдэг юм уу тийм ээ. Тэр буман юунаас эхлээд